Монголд юунэ үеийн ханийн зургийг олж харсан. Энэ яаж байрлуулсан гэсээр бөхлөөр нь малтлах хийгээд музейд нүүлгэж авч ирсэн байна. Монголчууд хаад язгууртны шарилыг нууцлж оршуулдаг болохоор археологийн хувьд булш онгон ховор олддог. Энэ олдвор одоогоор Шанши мужийн археологийн музейд хадгалагдаж байна. 1998 онд Шанши мужийн Пүүчин шаны Дүн ор тосгонд нэгэн тариачин жимсний мод услах зураа Нён гүрний үеийн язгууртны булшийг илрүүлжээ. Булш монгол гэрийн хэлбэртэй хананд нь монгол Нён гүрний үеийн дүр төрх хувцас гоёлтой. Булшны эзэн болон хатныг багтаасан нийтдээ 20-од хүнийг дүрсэлсэн уран тансах зураг чимэглэлтэй. Энэхүү ханийн зураг нь хоймор дахь зураг, язгууртныг үдэн дар сөргөх зураг, язгууртныг ухтах зураг гэх үндсэн 3 хэсэгтэй. Жишээ нь дар сөргөх зурагт дайн тулаан эсвэл анд мордох гэж буй ноёндоо зарчин хаш хундганд дар сөргөж байгаа. Дэрэгд нь бадруун дайчин шадар цэрэг, тар хүчтэй дайны ахт, ангийн ноход зэргийг дүрсэлсэн байна. Ухтаж буй зураг нь ноён нь зарцаараа төшүүлэн халамцуу ирж байгаа. Модон уяатай хол явж цуцсан байдалтай харагдах дайны ахт. Ховс хөгжим тоглож бүжиглэн дуулж байгаа ухтуул хүмүүс зэргийг зоржээ. Ер нь бол тухайн үеийн монголчуудын хүчирхэг баян тансаг байдлыг нь уран тодоор дүрслэн үлдээсэн байна. Ингэж бүхэлд нь малтлах хийгээд ийшээ нүүлгээж бүхэлд нь нүүлгээд аван ирсэн байна. Яг ух хэлбэр. 1998 онд уг олдврыг малтлаг хийж музейд бүрэн бүтнөөр нь нүүлгэн авчрах хүсэлтэй байсан хэдий ч тухайн үед бүтнөөр нь буюу өвдөхгүйгээр нүүлгэн шилжүүлэх мөрөгжил хангалтгүй байсан. Үүний улмаас булшийг 20 жилийн турш тусгай хамгаалтанд авч 2018 онд бүтнөөр нь шилжүүлэх мөрөгдлийн шаардлага хангасны дараа булшийг хэсэглэж холтлолгүйгээр мужийн музейд бүрэн бүтнөөр нь авчирсан байдаг. Энэхүү олдвор нь түүх, археолог, соёл иргэншил, урлаг зэрэг маш олон салбарт судалгааны үн төв болж байгаа нь дамжиггүй.